Улсын хэмжээнд бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвийг хөвшүүлэн аян өрнөж байгаа. За энэ хүрээнд Орхон аймгийн замын цагдаагийн газар болон машин мэцэглэлтэй холбоод нийлэн парад хийлээ. За ингэхдээ Номингийн уртлын уулзуураас ахуулаад нар зөв эргэх байдлаар их залуу, шанд, наранбаг мөн дээрээс нь 1-р мигэр, 4-р мигэр гэсэн тойргоор яваад одоо амрын талбайд ирж парадаа хийж байна. За энэ параданд нийт одоо албан ёсны 20 мотоцикл, 30 автомашин оролцлоо. Зөв хөвшүүлэх арга хэмжээнд тэгээд клубын 10 гишүүнтэй оролцож байна. Өнөөдрийн байдлаар. Тэгээд ерөнхийдөө энэ маань болохоор цаашдаа хүмүүст эрдэнэтийн орсон суугчид ард иргэд бол энэ хүмүүст жишээ нь жолооныхоо хүүхдээ зөв юу санал дээр өөрөөр зориулсан санал дээр суулгах, мотоцикл унахад гол юм мотоцикл унахад каска бүрэн хэрэглэх гэх мэтлэн тал дээр явгууны замын хөдөлгөөнд оролцоход чихвчгүй уцхгүй гэж оролцох гэх мэтийн үзүүлэлтээр нь тэгээд дэмжиж тэгээд оролцож байна да. Энэ замын цагдаагаас зөвийг хөвшүүлээ параданд бүрэн бүрэлдэхүүнээр ерөнхийдөө оролцож байна. Манай ийм нэг клубийн хувьд болохоор одоо Эрдэнэт хоттой бас зөвийг хөвшүүлээ гэдэг урайтай ерөнхийдөө энэ жилдээ ерөнхийдөө ажиллаж байна. За ийм нэг клубийн хувьд болохоор хэлэхэд бол ер нь Эрдэнэт хоттой ер нь залуучуудыг хэд бартар замын одоо автоспортын тамирчин бэлтгэх зорилготой хүүхдүүдийг дэмжиж ажиллаж байгаа. Энэ зөвийг хөвшүүлээ аяны хүрээнд Орхон аймгийн замын цагдаагийн тасаг, Орхон аймгийн автомашин мотоциклийн холбоо, мотоциклийн холбоо маань доороо 8 клубтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд тухайн 8 клуб маань төрөл бүрийн чиглэлтэй автомашин дотор. Тэгээ бүгд чиглэлээрээ салахгүйгээр нэгдэж үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд өнөөдрийн хүрээнд энэ зөвийг хөвшүүлээ аяны хүрээнд манай клубуд манай хүүхдүүдийг гарцгаая, суудлын бүсийг хэрэглэе, бага насны хүүхдийг зам тээврт ганцаараа оролцуулахгүй бай. Иймэрхүү урдсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгээд энд манай клубуд өнөөдөр маш идэвхтэй оролцож байгаа залуучууд маань бага насны хүүхдүүдийн донд ундаг тохон уралдаан, мөн дээрс нь гар зургийн уралдаан, мөн удирдлагатай машины уралдааныг бол зохион байгуулж байна. За энэхүү уралдаанд төрүүлсэн эхний 3 байрыг машин болон мотоциклтангуудын холбооноос одоо гарын бэлгийг олгох юм байна. Тэр замын цагдаагийн тасагтай хамтаад сар гарангийн өмнө энэ зөвийг хөвшүүлэх аяндаа зориулаад нэг зам тээврийн ослоос урдсан сэргийлэх гэдэг гар зургийн уралдаан зарласан байсан нийт 10 жилийн хүүхдүүдийн дунд. Тэгээд тэр бүтээлүүд маань тэнд бүгд тавигдсан байгаа. Энийг болохоор одоо манай клубуд холбооноос маань ярилцж байгаад нэг клуб нь 1-р байр, нэг клуб нь 2-р байр, дараагийн клуб нь 3-р байрыг шалгаруулж гэж тохиролцсон байгаа. Тэгээд одоо энэ ундаг дугууны энэ туг сүлжих тэмцээн бол цаг арагийн хурдан явсан бас аврагуулж дэд байр 3 байрыг шалгаруулна. Тэгээд тэрний дараа хамгийн сүүлд нь болохоор дахиад талбайдаас зам тусаж хагаад энэ жижиг удирдлагатай машинтай хүүхдүүдийн ирсэн байгаа. Тэгээд тэрийг нь тойруулж бас үзүүлэлт үзүүлбэрээр нь шалгаруулад бас шагналт байруудыг шалгаруулах байгаа. Шагналын хувьд гэх юм бол бид нар одоо энэ яг аяныхаа хүрээнд зориулаад одоо энэ хүүхдийн санд автомашины суудлын өндөрлөгч автомашины хүүхдийн суудлуудыг бэлдсэн байгаа. Оролцож байгаа баг бүх хүүхдүүд гарын бэлэг өгөхийг хичээж байгаа. Энэ шагналын санг болохоор одоо манай замын цагдаагийн тасаг болон Орхон аймгийн автомашин мотоциклийн спортын холбооныхан өөрсдөөсөө гаргаж урамшуулж байгаа. Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвийг хөвшүүлээ аян улсын хэмжээнд хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд автомашин мотоциклийн парад Орхон аймагт зохион байгуулагдсан бол дараагийн үйл ажиллагаанд явган зорчигчийн аюулгүй байдалд анхаарсан нөлөөлийн арга хэмжээ зохион байгуулагдах юм. Онгорсоор Орхон аймгийн хэмжээнд 3 хүүхэд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа бэртэж гэмтжээ. Тээврийн цагдаагийн албанаас зөвийг хөвшүүлээгээд аян арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байгаа. За энэ арга хэмжээний хүрээнд мэдээж эцэг асран хамгаалчийн үүрэг оролцоог нэмэгдүүлээ. За хүүхдийг тээврийн дотор зөв тээвэрлэе. Замын хөдөлгөөний дүрмийг одоо хүн болгонд хэрэгцээтэй байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн ач холбогдолтын талаар мэдээллийг судалжлагын ажил арга хэмжээг нь Баян дүр сумын нийтийн алганы өдөр арга хэмжээний хүрээнд цагдаагийн газраас зохион байгуулаад ажиллаад явж байна. Тэгэхээр энэ арга хэмжээний хүрээнд бид нар энэ дээр ямар арга хэмжээд явагдах гэдэг нь мэдээж энэ дээр
зөвхөн зам тээвэр ус төрөөс өрсөн зэрэг хийх ажил бол мэдээж төр захиргааны байгууллага үндсэн хийх ёстой чиг үүрэг мөн боловч энэ дээр давхар төрийн болон төрийн бүс байгууллагуудын хамтын уялдаа холбоо эцэг хасран хамгаалагчийн энэ 3 байгууллагын хамтын уялдаа холбоотой байснараа энэ ос тэргүүд буурах боломжтой учраас энэхүү арга хэмжээнд дээр энэ аймаг дээр үйл ажиллагаа явуулдаг энэ Атмот клубын залуучуудыг бүгд энэхүү ажил арга хэмжээ явуулж байна гэж саналыг хэлгээд энэ манай төрийн бүс байгууллагын залуучууд маань маш уриалгатан дэмжиж яваад бид нар энэхүү арга хэмжээнд дээр хамтран оролцож байгаад маш их таатай байна. Он гарсаар Архай аймгийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 4 хүүхэд бэртэж байна. Харин өнгөрсөн онд 11 хүүхэд зам тээврийн ослд өртсөний 9 нь хөнгөн болон хүнд хэлбэрээр гэмтсэн байна. Иймд эцэг эхчүүд өөрсдийн тансаг хэрэглээгээ халж замын хөдөлгөөнд оролцож буй хүүхдийн аюулгүй зорчих эд хэрэгслэр хангахыг замын цагдаагийн тасгаас зөвлөж байна.